За Скотер аймаг Тусгам дундын анхны шүүхээ эрүүгийн шүүхурдаа нийслэн мэддээ. За энэ шүүхурдаанаар эрүүгийн ерөнхий анги 2 тулд 3 засгийн журмлан тусгай анги 17-12-2-1 заасан гэмтэлт ядах дүгнэлт төрүүлсэн. Бас цүр тодогдох эрүүгээр хэлсэн. За нарийн бичгийн дараа шүүхурдааны эцэг танилцуул орчлол сууна. Шүүхурдааны улсын журам бичсэн. Шүүхтэгчид шүүхурдааны төлөвлөлт бүлтгийг өгөөд агшин шүүхурдааны За эцэгтэй холбоотой орсон шүү дээ. Тайлбар байна. За тусгарлууд за ингээд нийтдээ 3 удаа шалтгаанаар болоод бөмбөргийн шүүхурдаа орохгүй болсон байна. За шүүгчийн хувьд бол хагас шатны шүүхурдаанд бол өөрийн биеэр заавал оролцох үүрэгтэй байгаа. Энэ үүргийг биелүүлээгүй байна. Биелүүлээгүй байгаа учраас албан арга хэмжээ гэж албатай төлөвлөх тухай ахын зорилго амттай байна. За мөн өмгөөлөгчөөр хөдөр өмгөөлөгчийг авсан боловч татгалзсан. ГСД боловч түрүү 7 хоногийн байдлаар албан бус байдлаар хурлын талаар хөдөр өмгөөлөгчдийн хувьд намайг бусаад авч байгаа гэсэн зүйлийг ярьсан. За тэгээ энэ талаар яг ноцох хуримтай бас шүүхт ирүүлээгүй байна. Шүүх хурлын хариуцлага өсгөө эсвэл өмгөөлөгчд оролцох гэдэг асуудал бас дурдж ирүүлээгүй байна. За тэгээд 34-14 дугаар төлөв хэсэг зааснаар нэг тохиолдолд 2 ба түүнээс дээш удаа хоошилж байна гэж үзэж байна. Ийм учраас шүүгтгчийг бол анхаарчны шүүхурдаанд албатай учраас хангалттай байна гэж хэлж байна. Тэгээд учраас шүүхурдааны хойшлуулах нь хойшлуулах нөхцөл бүрдсэн байна гэж хэлж байна. За өмнөх шүүхурдаанаар өмгөөлөгчөөс солигдсон хүсэлт гараад одоо хөдрөө өмгөөлөгчөөс татгалзах шүүхурдааны хойшлуулсан. За шүүгчийн туслахаас Төвд удаадараа тухайн хугацаа ерөөсөө авахгүй өмгөөлөгч авсан эсвэл ямар нэгэн мэдээлэл ерөөсөө ирүүлээгүй. Өнөөдөр мөн шүүхурдааны өмнөд уцаар утгагүй нөхцөл байдал юм байна. Тийм болохоор одоо улс хэрэгцээ гаргаж сандлыг хүлээн авч шүүхурдааны хойшлол шүүгчид албатай цагдаа таслан хэрэгт харамжаа цагдаа таслан хэрэгт харамжаа хон зүйтэй гэж үзэж өнтгөө үзэх шалтгаангүй гэдэг хурлын удаа дараа хойшлоод шүүх үйл ажиллагааны шаардлагууд байна гэж хэллээ. За ингээд шүүх хурдааны хугацаанд дээр санал байгаа. Тусгаал гарах санал байх байна шүү. За эргээр энэ шийдвэр